2011 онд Мөнхийн үсэг группийн ерөнхий захирлаар тухайн үед ажиллаж байсан Батмөнхийн Бат цэцэг нь өөрийн уугуул нутаг болох Баян хонгор руугаа очиод буцаж ирэхдээ нягтлан бодогч мэрэгжилтэй баяр сайхан овогтой Сувдмаа хэмээх бүсгийг Мөнхийн үсэг групп компаниудаа бол нягтлан бодогчоор ажилуулна хэмээн дагуулж ирсэн байгаа юм. Иесус Христэд чин сэтгэлээсээ итгэдэг. Бусдад ямар ч гэм хор хийгэргүй эгэл номхон царайтай энэхүү хөдөөний бүсгүй Мөнхийн үсэг группэд ажилд орсон эхний жилдээ л байгууллагын шилдэг ажилтнаар нь тодроод бүр 100 мянган төгрөгийн шагналыг группийн ерхий захирал Бат цэцгээсээ гардаж авсан байдаг юм аа. Монголын хэвлэх салбарын магнат өдгөө бол улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа Батмөнхийн Бат цэцэг нь нутгийнхаа бүсгүйг гинтэл саймширч Мөнхийн үсэг компанид урьж ажиллуулад улмаар байгууллагынхаа шилдэг ажилтнаар өргөмжлөөд байсан нь самсүргүй зүйл байгаагүй юмаа гэдгийг нууц материалууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэнэ. Нүглийн золиос. Баян хонгор аймгаас ирсэн баяр сайхны Сувдмаа хэмээх бүсгүйн маань Мөнхийн үсэг компанида бол үнэхээр чин зүрхнээсээ ажилласан. Ингээд маш их хичээл зүтгэлтэй ажилласаар байгаад 2017 оны өвөлтөд зоолгох үед гинтэл нэг өдөр нөгөө Баттдаг сайдын чинь төрсөн хүү болох Ган Батын сод чамс гэдэг залуу өөрийн нэр дээр 100% эзэмшилт бүртгэлтэй байдаг тийм ээ VSM гэдэг компани гинтгэн л нөгөө Сувдмаа гэдэг бүсгүйд чинь бэлгэлчих болно. За та бүхэн болохоор Баттдаг сайдын хүү тийм ээ энэ сод чамцыг гэм яасан их өгөөмөр хүн бэ? Яасан их сайхан сэтгэлтэй буянтай хүн бэ гэж бодож байгаа бол энэ эндүүрлэл л дээ. Нөгөө VSM гэдэг компани гэрчлэгэн дээрх хувьцаа эзэмшигчийн нэр нь сод чамц байснаас Сувдмаа болж өөрчлөгдсөн болохоос биш тухайн компанийн нь бүх хөрөнгө мөнгө тий компани нэр дээр бүх хөрөнгө нь за мөн тухайн компани олж байгаа бүх орлого нь мэдээж хэрэг сод чамцыг халаасаар тутгаж ирсэн. Сувдмаад бол юу ч навагдаагүй л гэсэн үг. За гадаад харилцааны сайд Бат цэцгийн төрсөн хүү сод чамц өөрийнхөө шинээр бий болгоод 8 жилийн турш бойжуулсан тэр компанигаа яагаад ямар учраас энэ Сувдмаа гэдэг энэ нягтлан бодогч бүсгүй рүү тийм ээ Мөнхийн үсгийн нягтлан бодогч руу шийдвэрлсэн болоо гэд гайхсан л та. Тэгээ урт шалтгаанаа үзээд ингээд баримт материал хайгаад ирсэн чинь энэ VSM гэдэг компани нь хөдөлмөрийн бирж хүмүүсийг ажилд зуужилж байна гэдэг хуурамч бичиг баримтыг бүрдүүлээд тухайн үеийн хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хөдөлмөр нийгмийн хамгааллын яам тийм ээ тэндээс бол маш их хэмжээний хөрөнгө мөнгийг ингэж хууль бусаар шамшигдуулж авдаг байсан юм байна л та. Тэгэд нэг л өдөр энэ бузар булхайн гинтгий илрээд хууль хяналтынд ороогдоод яаж сэтгэл авахад тулах юм бол би ял идэлхгүй харин миний өмнөөс энэ Сувдмаа гэдэг бүсгүй ял идлүүлээ гэдэг зорилгоор л шилжүүлсэн юм шиг байна лээ. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны цахим хуудасд Монгол улсад ажиллаж буй өөрөөр хэлбэл бусдыг ажил хөдөлмөрт зуучилсныхаа төлөө тус яамнаас татаас авдаг хөдөлмөрийн хувийн биржүүдийн жагсаалтыг нийлсэн байдаг юм аа. За уг жагсаалтын эхний нүүрэнд VSM компани дэргэдэх хөдөлмөрийн бирж гэсний ард за албан ёсны хаяг нь болохоор Мөнхийн үсэг компанийн байр. За захирал нь бол найдангийн цэрэн долгор гэсэн байгааг та бүхэн харж байна. За өдгөө төрийн үнэт цаас хэвлэх компани 49% хувьцааг эзэмшээд тийм ээ. Төрийн өмч оролцоотой компани 49% хувьцааг эзэмшээд жил болгон улсын бүртгэлийн ерхий газраас 20 гаруй тэрбум төгрөгийг шилжүүлж аваад түүнийг эе зэрэгүү үрж даналцж байгаа энэ цэрэн долгор чинь тэгэхээр анхнаасаа л энэ Баттдаг сайдын компанид ажилладаг, Баттдаг сайдын хүүгийн компаниудаас ингээд ажилладаг ийм л хамааралтай хүн байсан байгаа байхгүй юу. За энэхүү баримтад харагдаж буй нягтлан бодож гэсний ард байгаа 8802-тэй дугаар болвол VSM компанийн хуурамч захирал баяр сайхны Сувдмаагийн дугаар юм аа.
За саяны байрантыг хараад та бүхэн бол гайхсан байх л да. Энэ сүлжээнд дэх юу байгаа юм бэ? Ямар ч компаниос ингээд нэг хөдөлмөр зуучлалын үйлчлэгээ явуулаад, үйл ажиллагаа явуулаад улсаас тийм ээ зохих ёсныхоо одоо татаасаа шимтгэлээ авч болно шүү дээ гэд гайхаж бодож магадгүй л тий. Гэтэл VSM компани яасан бэ гэхээр Facebook-д одоо хөдөлмөрийн бирж ажил зуучлал VSM компани гэсэн одоо ганц хуудастай ийм одоо пэйж хуудас хаягийг нээгээд жилд өрдөө ганцхан удаа л ажлын зар нийтэлсэн байдаг юм аа. Та бүхэн сая байрны харлаа шүү дээ. 3 жилд 3хан ажлын байрны зар. Тэг чи ийм гэж юу байсан юм бэ? Би яг 2010 онд тухайн үед чинь ажлын байр хомс байсан учраас хөдөлмөр зуулчлалын компаниар дамжуулаад нэг удаа ажилд орохоор гэж хөөцөлж үзэж байсан юм л да. Тэгэхээр тухайн компанийн офс руу ороход бол баахан одоо ажил хайж яах гэсэн зарын жагсаалтыг ингээд тавьчихсан тийм ээ. Та одоо алинд нормоор нь мэрэгжлийн үндэнд таарахаар байна гэл. Тэгэл тэр компанийн байранд нь хэдэн 10 хүмүүс ингээд шамбаарлцсан. Одоо нэг ахтайхаа ажлыг булаацалтж авчих гал ингээд үзэлцээл нөгөө компанийн нууц нь үүзээгүй хангинаал нэг талаас нь одоо нөгөө ажилтан авах гэсэн компаниуд нэг талаас нь залгаж байгаа. Нөгөө талаас нь болохоор ажилд орох гэсэн хүмүүс бас ихээр одоо залгаж байгаа. Тийм одоо бомб бүжгэнж төм төжгсөн газар л байдаг байсан юм. Одоо ч тийм байгаа хин хөлбөр зуучлалын компани бол тийм л байгаа. Гэтэл бүхэл бүтэн одоо 3 жилд одоо үйл ажиллагаалахтаа 3хан ажлын байрны зар тавьж байгаа энэ доромжилж байгаа энэ үйлдэл нь юу вэ гэхээр энэ Баццэг сайдын эзэмшилд байдаг энэ мөнхийн үсэг компанид нэг 500 орчим хүн ажилладаг юм байна. За Аз хур компани болохоор нэг 100 орчим хүн бас ажилладаг. За тэгэл Экопак бусад юу хичээлүүд төр олон компаниудад нийлээд нэг бараг 8-900 хүн ажилладаг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр манай агшрууд энэ олон одоо тэр нэг хүний эргэлдэж байгаа энэ хүн орж гарч байгаа хөдөлгөөнийг ашиглаад одоо хүүгийн компани төр хөдөлмөрийн биржээр одоо зуршлуулж энэ хүмүүс манай ажилд орсон шүү гэдэг хуурамч бичиг баримтыг бүрдүүлэх замаар л усаас маш их хэмжээний мөнгө авч ирсэн байгаа байхгүй юу? Манай агшрууд болохоор. За Монгол улсын энэ хууль тогтоомжид энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын одоо ямар үйлчлэг явуулдаг вэ гэхээр хэрвээ одоо хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг компани тийм ээ амжилттайгаар нэг хүнийг одоо ажлын байранд зуучлаад ажилд оруулчихсан тохиолдолд ер нь багадаа бол 100 мянган төгрөг, дээшлээд бүр 200 мянга, 500 мянга хүртэл урамшууллыг өгдөг юм байна. Нэг хүнийг ажилтаа болгосныхын төлөө. За яагаад ингэж үнийн дүн өөр байдаг вэ гэхээр одоо тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тийм ээ одоо ажилд олох боломж маш хомс ийм хүмүүс. За тэгээ одоо бусад одоо өөр мэржил боловсруулалгүй өөрийгөө одоо ингэ шууд нийгэм дээр гараад тэжээн тэтгэж чадваргүй хүмүүсийг ажилтаа болгосныхын төлөө ингэ үн ханшных өндөр байдаг хамгийн их эрэлттэй мэржилтэй хүнийг ажилд оруулах юм бол үнээс нь арай бага байдаг ч юм уу. Ийм шаардлаар мөнгө өгдөг юм байна. Тэгэхээр энэ Баццэг сайдын хүү энэ сод жанц гэдэг нөхөр болохоор маш их хэмжээний хуурамч баримт материалыг бүрдүүлээд одоо улсаас их хэмжээний мөнгө авсан учраас манайшэр бодож байгаа шүү дээ. За хизээ нэг өдөр энэ хэрэг маань илэрчүүл яана. Илрүүл яана. Тэгхийн бол миний өмнөс солионд яваад нэг шоронд явах хүн хэрэгтэй шүү дээ гэж бодсон байлгүй дээ. Тийм л учраас хөөхий тэр нэг Баян хонгороос Баццэг сайдад дагаад ирсэн хүүхнийг ингээд солионд гаргаад компани захирал гэсэн хуурамч чигээр тавьчих байгаа байхгүй юу? Уучлаарай. Таны залгасан хэрэглэгч. За бид бүхэн энэ баяр сайхан овогтой совдмаа гэдэг бүсгийн гар утас руу удаа дараа залгасан. Олон хариудаа залгасан. Viber руу залгасан. Маш олон мессеж бичсэн. Та бидэнтэй холбогдооч, бидэнд хариу тайлбараа өгөөч, өөрийгөө зөвтгөлөө хийгээч гэдэг. Тухайн хүн бол ямар ч хариу өгөөгүй. Миний явуулсан бүх мессежүүдийг уншаад байгаа мөртлөөр хариу өгөхгүй байгаад байсан. За магадгүй одоо Баццэг сайд тийм ээ. Нөхөр минь чи айтайхан байгаагаар гэж занал хийж одоо сүрдүүлж айлгсан юм билүү хэн мэдлээ. За тун удахгүй Монголын хаан суудлаасаа буунаа. За хааныг суудлаасаа буусны дараа бол шалгагдаж эхлэх хүмүүсийн хамгийн ихний ирмэд нь бол мэдээж Баццэг сайд байгаа. Гадаад харилцааны сайд. За энэ хүний компаниуд, энэ хүнтэй холбоотой тендерүүд, энэ хүний хүүхдийн компаниуд тэгэл төрийн үндэс засгийн компани хувьцаа эзэмшилгээд маш олон асуудлуудыг шалгаад эхлээд хуулийн хариуцлага ял үүрүүлэх гэж болгоод ирэхэд бол зөвхөн энэ VSM-тэй холбоотой энэ яаш итгэлийг нь бол сод чамц буюу энэ Баццэг сайдын хөл үүрэхгүй. Харин албан ёсны бичиг баримтаараа сувднаал одоо энэ ял итгэлийг үүрч золионд явах болно.
За гэвч одоо судмаагийн зовлон ингээд дуусангүй. Батцэг сайд бол түүнийг бол одоо ямар нэгэн байдлаар шахсан юм уу яасныг мэдэхгүй шүү дээ тийм ээ. Бүүч ноцтой нэг тийм бүр маш өндөр дүнтэй одоо хууль бус тендерийн ажил руу шууд татан түлхэн оруулчихсан. За тэрний юу вэ гэхээр 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын засгийн газрын тогтоолоор төрийн үнэт цаас хэвлэл гэдэг компаниг үүсгэн байгуулсныг би өмнөх дугааруудаа мэдээсэн шүү дээ. Тухайн одоо төрийн өмчийн оролцоотой компани 49% хувьцааг бол Батцэг сайд, гадаад харилцааны сайд Батцэг өөртөө авчихсан. Яг нь албан ёсны гэрчлэгэн дээр нь өөрийнх нь нэр, үр хүүхдийн нэр, нөхрийнх нь нэр байхгүй боловч яг Батцэг сайдын шууд удирдлагын доор нь ажиллаж исэн Батцэгийн хувийн компаниудад, хүүгийнх нь компаниуд захирлаар ажиллаж исэн хүмүүс тухайн одоо тэр төрийн үнэт цаас хэвлэл компани одоо хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгааг би бол хангалттай үзүүлсэн. За гэвч одоо энэ маш их шуналтай тий шунлын тулан болсон Батцэг сайдын одоо ханах сэтгэлд бол ханаагүй. Тэр хүн энэ төрийн өмчийн оролцоотой компани 49% аваа зогсохгүй. Тухайн компаниар төрийн үнэт цаас хэвлэл компаниас хийгдэх жил болгон хийгдэх нэг 23-аас 25 орчим тэрбум төгрөгийн тендерийн бүх бараа материалыг нь мөн өөрөө нийлүүлэхээр өөрөө тэр 23 тэрбумын бараа материалыг нийлүүлэхээр зориг шулууцсан байдаг юм аа. За тэр нь болохоор дараах одоо байдлуудаас харагддаг л да. Үйлдэлүүдээс нь харагддаг л да. За энэ нь ямар баримтад илэрсэн бэ гэхээр мөнхийн үсэг компанид нягтлан бодгочоор ажилдаг баяр сайхны нас хувьдмаа маань нөгөө Батцэг сайдын анх дагуулж ирсэн хүн маань 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр төрийн үнэт цаас хэвлэл компаниг үүсгэн байгуулах засгийн газар шийдвэр гарснаас хойш яг 4 сарын дараа Jordan Tofen Trade гэдэг компаниг цоо шинээр үүсгэн байгуулсан байдаг юм аа. Тэгэхээр Батцэг сайдууд үнэхээр актер байгааз хэрвээ өөрийнхөө нэр дээр энэ компаниг байгуулж хамлах асуудал орно гэж мэдчихсэн. Үр хүүхдийн нэр дээр байгуулж асуудал орно гэж мэдчихсэн. Тиймээс түүнийг золионд гаргах хүн хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас мөнхийн үсэг компанида нөгөө нягтлан бодгочоор ажилдаг нөгөө хоншиг намхан хөдөөний бүсгүйч нь аливаа компани байгуулах гэж байгаа л тийм компаниг байгуулсан байгаа байхгүй юу. Тэгээд дөнгөж цоо шинээр байгуулагдсан компани нь байгуулагдсныхаа дөнгөж дараахнаас эхлээл нөгөө төрийн үнэт цаас хэвлэл компанид чинь маш олон тэр бүмийн бараа материалыг ямар ч тендергүйгээр нийлүүлж эхэлсэн. Хэрвээ одоо жирийн нэгэн компани тийм ээ ямар ч түүхгүй компани одоо би одоо өөр хин ч гэдгийг байгууллаа гэхэд хизээ ч юм бараа материал нийлүүлж чадахгүй байхгүй юу? Бүр хизээ ч чадахгүй. За тэгээд миний би төрийн үнэт цаас хэвлэл компани руу жил болгон одоо ингээ 20 гаруй тэрбум төгрөгийн бараа материалыг нийлүүлээд байгаа тийм ээ. Нөгөө баяр сайхны Сувдмаа гэдэг захиралтай Jordan Tofen Trade гэдэг компани одоо албан ёсны бүртгэлтэй офсыг хаягрыг бол явж очсон л доо. За тэгээд тухайн одоо офсын хаяг нь болохоор ингээ хаягын дугаарчдад бол 3 давхартай байдаг юм билээ. Нэг дугаар хаягтай хаалга байсан. Тэгээ хаалгыг тогшоод яасан чинь нэг эмхтэй нэг бүсгүй хаалгаа тайлж өгсөн. Тэгээ би асуулаа. Энэ Jordan Tofen компани офс мөн үү гэдгсэн чинь биш ээ л гэж. Тэгвэл энэ гэрт яасна баяр сайхны Сувдмаа амьдардаг гэсэн чинь үгүй ээ л гэж. Энэ бол зүгээр жирийн айл байгаамаа л гэж. Тэгэд ямар учиртай айл юм бэ гэдгсэн чинь намайг харангууд гинт нэг хүн чинь таньсан л та. Тэг өө та нэг сэтгүүлч биш тэгээд. Тэгээд би бол энэ байрыг бол нэг жил гарны өмнө Сувдмаас судалж авч байсан юм аа. Тэгээд Сувдмаа энэ байрыг над зарчаад манай хажууханд байдаг энэ өөр байр руу нүүж орсон юм шиг байна лээ. Яагаад вэ гэхээр үе би Сувдмаатай ингэ гудамжинд орой ингэж бас таарч байсан. Тэр ойрхон байдаг юм шиг байна лээ. Яг та одоо тэр хүнтэй үнээр холбогдож чадахгүй хайгаа авч байгаа бол би гар усныхаа дугаарыг өгөё л да. Та тэрний холбогдох гэж бас хэлж ирсэн. Нот материалууд 90 сурвалж нэвтрүүлгийн багийнхан Алтан хотхонд байрлах 53-ын А байранд байрлах одоо энэ Jordan Tofen Trade гэдэг одоо жил болгон 20 гаруй тэрбумын тендерийг одоо энэ улсын бүртгэл ерхий газараас аваад байгаа энэ компани офс дээр нэгсэн чинь бол зэрэг нэгэн айлт байлаа. Тэгээд энэ бүх баримт мэдээлэлийг тулгуурлаад би одоо хувьдаа ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр төрийн үнэт цаас хэвлэл компанид
жил болгон тэр 20 гаруй тэрбум төгрөгийн бараа материалыг тэр хэвлэлийн тэр паспортны бэлтгэж нийлүүлээд байгаа энэ компани ч бол Jordan Top-ын Trade гэдэг компани огт биш юм байна гэдэг ойлгосон. Яг зүгээр алтан үсний гэрэн дээр нь л энэ компани нэр яваад байгаа болохоос биш тэр нийлүүлж байгаа бүх бараа материал нь бат цэцэг сайдын одоо шууд хамаарал байдаг, эзэмшил өмчлөлт нь байдаг тэр мөнхөн үсэг компаниас, тэр аз хор хэвлэл компаниас, тэр одоо Ecopark Монгол компаниас, эсвэл тэр Монголын өмнө цас хэвлэл компани гэдэг юм уу тийм ээ. Маш олон жилийн түүхтэй, маш их хэмжээний одоо эд материал, дата бааз агуулгатай энэ компаниудаас яг хөө дээр нь яг хөө шошгон болохоор нэг Jordan Top-ын тэр гэдэг шошгог наахсан байгтайгаар тэр яг тэр төрийн үнэ цас хэвлэл компаниуд хүрэгдэж байгаа байхгүй юу. Энийг бол би биш Монголын цагдаагийнхан одоо хуулийнхан тийм ээ шалгах юм бол дор нь л олоод илэрвч. Тэр төрийн үнэ цас хэвлэл компанид нийлүүлээд байгаа тэр гадаад харилцааны гадаад паспортны бүх үйлдэлцийн энэ 3 хэдэн компанийн аль нэг агуулгад нь одоо хэвтчил байгаа нийлүүлэгдэх цагаа хүлээгээд. Нөгөө хүмүүс чинь нөгөө овчин, нөгөө сэргэлэн, нөгөө муу юмдаа сайн хүмүүс чинь дээшээ харж ирээд байгаа шүү дээ. Бүр муу хэлүүлэх тусмаа илүү дээшээ явдаг. Нэгэнт тийм замаар явсаар байгаа тийм эрх мэдэлд очсон хүн чинь дуртай юм хийдэг юм байна. За тэгээд хамгийн ноцтой нь би нөө паспортны дамчин гэдэг нэвтрүүлэг хийсний маргааш нь над руу дуудлага ирсэн л дээ нэг залуугаас. Тэгээд тухайн хүн юу ч хэлсэн бэ гэхээр буударагчаа сэтгүүлчээ сүүл таны хийсэн нэвтрүүлэг үзээд би бас үнэхээр жоохон балмагдлаа. Танд яг үнийг хэлмээр байна. Юу вэ гэхээр над Jordan Top-ын тэр гэдэг компани захирал гэгдээд байгаа наад сувдмаа ч юм болохоор тийм баян татгалаг хүн огт биш ээ. Наад компани чинь захирал эзэн бол бүр биш ээ. Яагаад гэхээр би тэр хүний ангийнх нь хүүхэд байгаа маа. Наад сувдмаатай саяхан өний холбогдоход бол цаа чи мөнх үс компанид ажиллаж байсан одоо ч гэсэн ажиллаж явах хэвээр. Тэгээд наадах чи ингээд одоо нөхөр хүүхдүүдийнхээ хамт алтаа отхны 2 байранд л амьдардаг нэг тийм хүн шүү дээ. Тэгтэл чи яагаад ийм том компани хийсэн бол ч тийм байх ямар ч боломжгүй хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл наад бацдаг сайд гэдэг хүн чинь өөрөө тэр хууль бус бүх үйлдэлтэй наа судмаагийн чинь нэрийг ашиглаж судмаагийн нэр дээр нэг компани байгуулж түүнийг ашиглаж наа чи ийм нийлүүлээд байна гэдгийг хэлж ирсэн. За тэгэхээр би дахиад хэлье тийм ээ. Хаан одоо яг 1 жилийн дараа буунаа, Синтигээс буунаа. За тэр үед л одоо ингээд хааны шадарлаад тий хааныг дагаад хааны хамгаалтанд ор одоо Монголын хууль үе, Монголын төрийн үе гэж даналцаад байгаа хүмүүс яг шудраг шүүхийн өмнө, шудраг шүүлтийн өмнө дахин очих болно. За яг энэ ажиллагаа явагдахад одоо энэ даналцаад байгаа энэ хууль бус авирлаад байгаа энэ бацдагч ял үүрэхгүй шүү дээ. Харин түүний захиалга даалгавраар түүний үүрэг чиглэлийн дагуу энэ хууль бус хугацааны хийгээд байгаа нэг хэдэн хүүхнүүд л дээлийн нөмрөх болно. Өглөг үү, авилга уу. За 2024 оны улсын их хурлын сонгуулийн дараа үндэсний аудитын газраас за Монгол улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж нэгтгэсэн дүнгийн тайлан гихчийг гаргасан байдаг юм аа. За энэхүү тайлангийн 40 болон 41-р нүрэнд улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Батмөнхийн Бацэцэг танд үргэсэн иргэн аж ахуйн нэгжийн жагсаалт байсан бөгөөд за 238 дугаартай хүснэгтийн мөрөнд Баяр сайхны сувдмаа гэх нэрийн доор 10 сая төгрөгийг хандивлав гэд бичсэн байгааг та бүхэн харлаа. Гэхдээ мөнхийн үсэг компанид жирийн нэг нахлан бодлого шийж одоо гэр бүлээ тижээдэг энэ одоо эмэгтэй гинтгэл одоо тиймээ захирлна одоо бүр хязгааргүй баян тэр одоо тэр пунктын захирлны их хурл нэр дэвшингүүд л одоо цалингийн зээл авч чад гэдэг юм уу тийм ээ шууд 10 сая төгрөгийг маяга хандвуулах уу. Гэхдээ энэ 90 сарууд хүн яг ийм үйлдэл хийх үү. Гэхдээ та бүхэн зүгээр боддоо. За тэгвэл айл зүйл энийг бас өөрөөр тайлбарлаж болно. Нөгөө авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдээд өөрт нь давуу байдал олгосныхоо төлөө одоо авсан шагнал гэж ойлгож болно л да. Тэр нь юу вэ гэхээр Jordan Top-ын Trade гэдэг компани захирал нь үнэхээр сувдмаа мөн байгаад үнэхээр одоо Бацэцэг сайдынхаа дэмжлэгээр тэр одоо жилд 20 тэрбумын борлуулалттай тийм том компани эзэн босс нэр үнэн байх юм бол нөгөө өөртөө туслахныхаа шагнал болгож тийм ээ одоо тэр өөрийнхөө олсон тэр ашигнаасаа
Маа одоо дарахаа, маа одоо боосоо танд одоо би жинхнээсээ одоо өвчин сэтгэлээс өгч байгаа юм шүүж өгсөн байж болно. Гэтэ яг ямар шалтгаанаар энэ хэмжээний мөнгийг хандуулсан бэ гэдгийг би биш одоо хуулийн байгууллага тогтоох байх л та. За бид бүхэн буруутган шүүмжлэгдэж байгаа этгээд болох энэ төрлийн үн цаас хэвлэл компаниг тойрсон энэ бүх авилгын сүлжээ энэ бүх хууль бус асуудлуудын цаана байгаад байгаа. Яг тэр бүх юмыг ингээд хянж өөрөө хийгээд байгаа энэ бац эзэг гэдэг хүнтэй холбогдож хариу тайлбар авахар удаагаар залгасан утас аваагүй. Viber руу залгасан чинь муу аваагүй. Viber руу мессеж ütсэн чинь хариу өгөөгүй. Facebook бүр аргаагаар Facebook хоёр нь хүртэл одоо ингээд мессеж ичээд танаас хариу тайлбар авна гэсэн чинь синд чил хариу өгөхгүй л байл л тий. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу? The number Тэгээд Монгол улсад маань шударгаас тогтоосоо билээ. Монголын хууль хяналтын заавал хаан одоо синтегээс буухыг хүлээхгүйгээр энэ бац гэдэг юмний гадаа гэрт нь хуулийнхан очоосоо билээ.